За тэгээд шүүгчдрийн зүгээс нь өөрсдийнхөө санаа оноо, өнөөдрийн хурдынхаа байдал, танай тэнхний оролцсон байдал эдрийг нэг тавьж бөгөөд тодорхой та бүхэн хэлээч гэж хүсэж байна. За, энэ хоёр агшаас хэлээ. Консерваторийн эрдэнэ зөвлөлөөс ингэж цахим боломжтой сайхан судалгааны ажил хэлхээс болж баяртай. Одоо энэ манай тэнхээ бол маш шинэлэг ажил байна. Тэгээд багш нар болгон одоо өөрсдийнхээ ажлыг ингэж багаас судалгаа явуулж тэгээд судалгаан дээр үзлээ цаашаа сургалтаа болон сайжруулах найдаж байгаа. Тэгээд энэ манай тэнхээс одоо удахгүй манай тэнхээ 80 жилийн болох гэж байна. Энэ 80 жилийн холбоотой багш нар ахаад илэрхийлэх гэж найдаж байгаа. Урсан болон дэлгэрүүлээ сайхан явахдаа номнууд гарч байгаа. Сургалтын номнууд гарч байна. Гарын авууд гарч байгаа. Тэгээд залуу багш нар одоо магистр хамгаалсан залуу багш нар бол цаашдаа номнуудыг болон дэлгэрүүлээд явах ба. Циркийн урлагийн судалгаа гэдэг бол хязгааргүй шүү дээ. Хязгааргүй байхгүй. Үндсэн 8 төрөлж гэж яриад энэ үндсэн 5 төрөлж яриад энийг нэгцээ цогц нэг болгохтой болох хэрэгтэй одоо. Нэг болгохтой циркийн тэнх. Одоо ихтэй Монголын урлагийн зөвлөлийн анх дугаар зөвлөлийн хууль гэж болж байна л да. Тэрэн дээр одоо хүмүүс ч сурцсан байна. Манай циркийг ямар хөдөлгөөнд сууж байгаа та бүхэн харсан баг тийм ээ. Одоо энэ Монголын төрдөө байгаа үлдчихэд байгаа циркийн урлагийн бодлогыг үлдэж байгаа ганц тэнхэн сургууль бол манай одоо тэнхэн манай консерватор байгаа. Ийм учраас манай багш нар бүгдээ маш их эдэмжих ёстой, маш их дээл болох ёстой. Циркийн одоо циркийн урлагийн судлаар бол цаашд маш их өргөн дэлгэр ажлуудыг явуулах ёстой. Энэгээрээ бид нар бус байгууллага бус жүжигчтэй бол манлайс тэдэртээ одоо бошоо давхар зааж сургадаг энэ үү явах ёстой. Би бол өнөөдөр бодцоолоо зүгээр одоо ингээд циркийн одоо зөвхөн одоо Монголдоо ихэд одоо нь унаа хаан 303 хүнтэй ажиллаж байна. Гадаад ингээд яваад ажиллах бол 7-8 мянгаад хурамтай ажиллаж байгаа шүү дээ. Зөвхөн хятад гэхэд морины 700 хурамтай ажиллаж шүү дээ. Энэ бол нэг циркийн урлагийн түүх энэ бодит байдлыг танилцуулж цааш нь хөгжүүлэх, дэвжүүлэх тавигдлууд нь жоох юм хийж байдаг бол манай танхим, манай сургууль консерваторийн эрдмийн зөвлөл хийх учиртай. Энэ болгон дээр бол манай залуу багш нар болон цаашдаа ажиллах ёстой. Ингээд манайхаас одоо улам докторууд, улам магиструуд төрж байгаа энэ судалгааны хадыг болон бичүүлэх байгаа. Найз нь ингээд энэ бүгдийг зохион байгуулж байгаа урлагийн одоо эрдмийн зөвлөлтөөр одоо ондроо багш бол баярлалаа гэж байна. Энэ юу вэ? Зүгээр яг хайгаад байвал нэлээ өөрөд байж л юм. Ялангуяа үг хэлний ардаг үл ерөөсөө харж болохгүй. Ялангуяа циркийн одоо тагаа үг хэлнүүдийг зарим газар бол буруу бичсэн юм бол байн энийг бол яг ингээд засаа явуулчихна тийм ээ. Энэ дээр бол цаашдаа ингээд олон газар очиж хичээл заах учраас энэ үг хэлний ардаг бол циркийн нэг томьёог маш зөв бичиж уншиж одоо хэлж дадах хэрэгтэй байна гэдэг үсгийг хийж бодсон юм орсон байна. За баярлалаа. Эрдэнэс зөөш танд. За болсноо тий. За тэгвэл одоо цаашдаа одоо манай багш нар маань одоо юун дээр анхаарах вэ гэх юм бол бүгдээрээ энэ бичвэрийн стандарт гэдэг юм дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Мөн судалгааны энэ хийж байгаа судалгаан дээр энэ судалгааны арга зүйгээ маш сайн оролцуулах, ашиглах хэрэгтэй. Арга зүй ашиглах бол энэ шинжилгээ ухааны арга зүйгээ ашиглахгүй бол бидний одоо энэ судалгаа бас цаашаа явахад бол хэцүү болно. Зогсон байдалд орно шүү. Манай багш нар энийг сайн анхаараарай. Тэгээд зөвлөх багш нараас миний хүсэх юм гэх юм бол одоо та бүхэд энэ эхний 3-д орсон энэ багш нарынхаа энэ өгүүлэлтүүд энэ илтгэл энэ сэдвийг нь дахиж сайн хянаад яагаад гэх юм бол одоо энэ чинь танаа техник төлөөлөөд эдгээр чинь одоо юм бэлтгэлтэй орох нь байна. Цаашаа бусад багш нартайгаа өрсөлдөх нь тэгэхээр та гурав бас энэ дээр сайн анхаарал зөв одоо өөрсдийнхөө зөвлөмж зөвлөгөө хайрнааргүй цацаарай гэж гуйж байна. За баярлалаа. Бүгдээ маш их баярлалаа. Өнөөдрийн хурд амжилттай өнгөрлөө. Маш их баярлалаа. Одоо бутаараа 6 дараач сурчлан мөрсөлдөг хамтдаа бүгдээ төхөө. Оюун декана хамтдаа дараах шүү. Хамтдаа 6 дараач байна.